Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хэмжээний дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож байна. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. За сайн байцгаана уу? Хүлэмжийн дараа подкастын маань экспертийн өнцөг болонгийн ээлжил эксперт орж ирсэн байна. Энэ удаад уур амьсгалын шударгасны талаар ярихаар эрхэм инхэн оролцож байна. Өдрөмөнд та өөрийгөө товч танилцуулна уу? Та яг ямар ажил эрхэлж байгаа вэ? Тэгээд таны хийдэг ажил уур амьсгалын өөрчлөлттэй яг яаж холбогдож байгаа болоод та яг юунд зорж байгаа? Энэ бүгдийг танилцуулаач гэж хүсэж байна. Подкастнда намайг урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Намайг Инхэн гэдэг. Уур амьсгалын өөрчлөлт болон агарын бохирдлын энэ хоёр асуудлыг яг огцтол дээр миний ажил төвлөрдөг байгаа. Тэгээ гол хийдэг ажил гэх юм бол Breathe Mongolia буюу агарын харуул гэдэг нэртэй төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирлаар яг одоо ажиллаж байгаа. Манай байгууллага болохоор яг бас уур амьсгалын өөрчлөлт, агарын бохирдол энэ хоёрын уялдаа холбоо. Тэгээд энэ хоёр асуудлыг яаж хавсарсан байдлаар шийдэх вэ гэдэг дээр төвлөрдөг. Тэгээд тэр дундаа олон нийтийн буюу ялангуяа хүүхэд залуучуудын чадварыг бэхжүүлэх, олон талын янз бүрийн салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг илүү бэхжүүлэх, тэгээд бодлогын түвшинд яаж илүү одоо хүүхэд залуучуудын тэгээд зорилттой бүлгүүдийн тэгээд яг иргэдийн дуу хоолойг оруулсан байдлаар илүү хүчтэй уур амьсгалын өөрчлөлт байгаль орчны агарын бохирдлын бодлого руу чиглэх вэ гэдэг дээр бас бодлогын нөлөөллийн ажил хийдэг байгаа. Тэрнээс гадна бол бас одоо яг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцээрүүд яг суурин конвенцийн хэлэлцээрүүд жил болгон болдог. Энэ хэлэлцээрүүд дээр бас одоо яг хэлэлцээрчээр залуу хэлэлцээрчээр сүүлийн 2-3 жил оролцож ирсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө хэлэх юм бол одоо байгаль орчны тэгээд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, байгаль орчны төлөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч гэдэг байдлаар тодорхойлж байна. Та өөрийгөө танилцуулсанд маш их баярлалаа инхэн эксперттэй. За дараагийн асуулт бол таны ажилладаг салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдж буй асуудлууд юу вэ? Энээр бол бид нэр экспертүүдээс 3 хүртэлх асуудлуудыг тодорхойлж гаргаж ирэхийг хүсэж байгаамаа. Хамгийн тулгамдж байгаа асуудал гэх юм бол яг айгүй олон байна. Гэтэ хамгийн тулгамдж байгаа эхнийх нь ярих юм бол яалтчгүй одоо уур амьсгалын өөрчлөлт өөрөөр байгаль орчны асуудлуудтай яаж уялдаж байгаа вэ гэдэг нь маш чухал. Тэгээ одоо хүртэл бас сайн одоо бодлогын түвшинд шийдвэр гаргах түвшинд төвлөрдөөгүй асуудал юм болов уу гэж бодож байна. За Монголд авч үзэх юм бол за хот болон суурин газруудад бол агарын бохирдол уур амьсгалын өөрчлөлтийн энэ хоёрын уялдаа холбоо бол маш одоо биднэрт харагдах үйс мэдрэгдэх үйс байдлаар гарч ирж байгаа. За яагаад энэ хоёр асуудал маань бие биентэй холбоотой юм бэ гэхээр нэгт одоо их усүр хувьд бол нэг гэж ойлгож болно. Агаар бохирдуулж байгаа бодисууд маань бол бас зарим бодисууд нь тодорхой хэмжээд уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн дулаарлыг илүү хурцсгаж байгаа бодис дотруудаа орно. Энэ дотроо бол хөө тортог буюу black carbon гэж нэрлэгддэг юм бол байгаа. Энэ бол бидний ярьдаг одоо нарийн ширхгийн тоосон зэрэг PM2.5 дотор бэж идэг юм. Гэхдээ энэ нь бас PM2.5 дотор бэдэг болохоор одоо гал түлээд PM2.5 гарахад бас энэ харт хүү тортог гэдэг юм гардаг. Тэгээ энэ хөөд тортог гэдэг юм болохоор бас агаар мандалд очоод тэгээд яг хүлэмжийн хийшиг адилхан агаар мандал дээр тэр дэлхийн дулаарлыг хурцгах тийм юутай нөлөөтэй байдаг. Бас бусад англиар бол short-lived climate pollutants буюу super pollutants гэж ярьдаг. Одоо агаар мандал нэг удаан амьдэрдэггүй ч гэсэн яг уур амьсгалын өөрчлөлтийн хүлэмжийн хийшиг ажилдаг энэ дэлхийн дулаарлалд нөлөөлдөг. Тэгээд бас нэмэлтээр агаар бохирдуулагч бодис гэж юм байдаг. Тэгэхээр яг за их усүрийн хувьд бол бас нэг байна. Нөгөө талаасаа одоо илүү нийгэм эдийн засгийн талаасаа ч гэсэн учир шалтгаан нь бас нэг байна. Яагаад бид нар одоо ийм
carbon intensive гэж ярьдаг те одоо яг малтмал түвштэй суурилсан эдийн засагтай байгаа билээ, малтмал түвштэй суурилсан халаалтын системтэй байгаа билээ гэдэгтэй яг холбоотой агаарын бохирдол уур амьсгалын өөрчлөлт хоёулаа холбоотой байна. Нөгөө талаасаа бас нөгөө уур амьсгалын өөрчлөлт илүү хурдан явагдаад бэлчээрийн дороотол тэгэл зуд гэл энэ асуудлууд болж байгаа болохоор бас нөгөө хотчлт айгүй хурдан явагдаж байгаа болохоор энэ нь бас агаарын бохирдолтой бас л холбоотой болоод явчихж байгаа. Тэгэхээр за энэ гэхдээ бол ганцхан л юу ер нь бол кейс жишээ гэх юм уу. Сая түрүүчийн 7 хоног IUCN гээд 4 жил нэг удаа болдог хурал болсон. Энэ нь болохоор IUCN гэдэг нь бол International Union for the Conservation of Nature гэдэг яг нөгөө нэг одоо биологийн олон янз байдлыг яаж хадгалах вэ, яаж хамгаалах вэ гэдэг талаар ярьдаг хилцдэг тийм 4 жилдээ нэг удаа болдог нэлээд том хурал байгаа юм. Тэгээд сая Абу Даби хотод нэг 7 хоног болоод өнгөрсөн. Тэгээд энэ хурал дээр юу ярьж байна вэ гэхлээр одоо бидний байгаль их дэлхий, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал энэ бүгдчээ ямар холбоотой юм бэ гэдэг талаар бас яригдж байна. Дараагийн жил Монголд болох цөлжилтийн эсрэг суурин конвенцийн хурал дээр болвол бас цөлжүүлэлт, бэлчээрийн дороотол, хөрс гэдэг энэ асуудлууд уур амьсгалын өөрчлөлттэй яаж холбоотой юм бэ гэдэг дээр бол ярилцж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө юу гэх гээд байна гэхлээр уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь бол яг хуу айгуу том нэг асуудал байгаа. Гэтээ бидний ингээд яг амьдрал дээр мэдэрч байгаа, харж байгаа бүх асуудлуудтай ямар нэгэн байдлаар уялдаад холбоотой эсвэл хурцсаж байгаа, бие биендээ нөлөөлж байгаа байдлаар байгаа. Тийм болохоор бодлогын шийдвэр гаргалтын түвшинд ч гэсэн аль болохын уялдаа холбоог нь авч үзэж, ойлгож, шингээж шийдвэр гаргахгүй бол бас болохгүй байгаа гэсэн. Тэгэхээр тэр асуудал бол ерөнхийдөө хамгийн номер 1 гэж бодож байна. За хоёр дахь асуудал гэх юм бол яг уу ойлголтын талаар гэх юм уу уур амьсгалын өөрчлөлт угаасаа ганцхан байгаль орчны асуудал л ширүүсээ биш. Одоо агаарын бохирдол ганцхан байгаль орчны асуудал шиг биш шиг. Яагаад гэвэл одоо салбар бүрийг хамаарсан, салбар дамнсан, одоо эрчим хүчээж ярьж гин, хоол хүнсч ярьж гин, байгаль дэлхийж ярьж гин, хагаараач ярьж гин, хөрсөөж ярьж гин, усаач ярьж гин. Тэгээ ийм том асуудлыг системээр нь ойлгож, системээр нь шийдэхгүй бол болохгүй. Гэхдээ за яг одоо Монголын түвшинд гэх юм бол салбар дамнсан ийм том одоо хүчлийн түвшний асуудлыг энэ одоо гарч ирж байгаа тийм илүү хурцтай явагдаж байгаа энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг бас яг тэр одоо систем байдлаар нь ойлгоод систем талаас нь шийдвэрлэх засаглалын түвшин, засаглалын нөхцөл байдал нь бас бүрдээгүй байгаа мó тэр нь бас асуудал болов уу гэж бодож байна. Тэгээ энэ бол яг сая хэлсэн шиг засаглалтай бол илүү холбоотой ах. Одоо яг шинжилгээ ухааны асуудал гэхээсээ илүү энэ бол яг нэг засаглал ус төрийн түвшний асуудал бол болчиход байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр яаж бидгээд одоо байгаль орчны засаглалын талаасаа асуудлуудыг илүү цогц байдлаар системээр шийддэг болох вэ гэдэг бол хоёр дахь том асуудал байна. Гурав дахь том асуудал бол уур амьсгалын өөрчлөлтөөр ярих юм бол яалтчгүй одоо үе хоорондын буюу одоо intergenerational шудраг байдал justice, intergenerational justice гэж бодож байна. Яагаад вэ гэхээр одоо төрөх гэж байгаа дараагийн үе ч юм уу эсвэл одоо хүүхэд байгаа хүмүүс бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их хүртэх хүмүүс бол байгаа. Тэгээ бид одоо залуучууд гэдэг байдлаараа бас бид хэдүүлээ том болоод арай настай болохоор бас хамгийн өртөх тэр хэсэгт амьдрах хүмүүс байгаа. Тэгэхээр одоо яаж яг одоо шийдвэр гаргах процессыг оролцож чадахгүй ч юм уу те эсвэл одоо төрөөгүй байгаа хүмүүс бол одоо шийдвэр гаргах процессд оролцож чадахгүй мөртлөө бидний энэ хийгээд байгаа үйлдэлийн одоо үр нөлөөд өртөх хамгийн их өртөх хүмүүс байгаа. Тэгэхээр яаж одоо тэр хүмүүсийн эрхийг болон гэд хамгийн хүртэж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах вэ? Яаж энэ шийдвэр гаргах процессыг илүү сайжруулах вэ? Яаж нь одоо эрх мэдлийн түвшинд одоо бүр системээ өөрчлөх вэ гэдэг нь бол бас том асуудал болов. Тэгээ энэтэй холбоотой асуудал гэх юм бол ер нь ингээд хүн төрөлхтөн байгальтайгаа харьцдаг байдал юм болов гэж бодож байна. Яг нь Монголд бол арай өөр. Гэхдээ дэлхийн түвшинд Монголын одоо түүхэнд бол арай өөр ба. Гэхдээ дэлхийн түвшинд одоо түүхээрээ бодвол эдийн засаг одоо хүн төрөлхтөн тэгээ эдийн засаг их дэлхий байгалийнхаа дээр юм шиг тий
ганцхан манай байгаль ихтгэлийг ганцхан ингээл хүмүүст л зориулж юм өгөх зорилттой байгаа юм шиг зүгээр байгаагаараа үн цэнтэй гэж ерөөсөө манай эдийн засаг манай тэгж ерөөсөө харж сураагүй болохоор бас тэр нь том асуудал болов. Бараг 3 4 асуудал ах шиг. Гэтэ тийм асуудал гэдэг. За баярлалаа. Асуудлыг маш ойлгомжтой тодорхойлж өгсөнд баярлалаа. Тэгвэл энэ асуудлыг хамгийн оновчтой шийдэл юу гэж болох юм бол энэ асуудлуудад? Сая хэлсэнчлэн одоо уур амьсгалын өөрчлөлт тэгээ ер нь манай байгаль орчны асуудлууд бол ерөөсөө техник технологийн асуудал бол биш. Шинжлэх ухааны асуудал бол биш. Шийдлүүд нь байхгүй байгаа асуудал бол ерөөсөө биш. Тодорхой хэмжээнд бол бид бүгд шийдэл нь юу гэдгийг мэдж байгаа. Шинжлэх ухааны талаасаа бол айгүй их баримт баталгаанууд жил болгон гарч ийн. Юу юу болохгүй байгаа, юу хийх хэрэгтэй. Тэгээ хамгийн том шийдвэр дэх юм гэх юм бол одоо нэгт дэлхийд даяарх одоо энэ эдийн засгийн системийг яаж хүн төрөлхтөн байгалийн нэг хэсэг шүү гэдэг өнцгөөс хардаг болгох вэ гэдэг тэр одоо бүр эдийн засгийн дээр одоо юу гэмдэ юуг үн цэнтэй гэдэг гэж хардаг вэ гэдгийг өөрчлөх нэг том сорилт байгаа гэж бодож байна. Тэгээ тэрнтэй холбоотой одоо уур амьсгалын өөрчлөлт бол нөгөө нэг ягаад бас геополитикийн асуудал болдог вэ гэхээр түүхэнд одоо хамгийн их хөдөлмжийнхээ ялгаруулсан улс орнууд болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөд хамгийн их өртөж байгаа улс орнууд яг ингээд хоёр талд байгаа юм шиг. За яг айгүй ерөнхий ярих юм бол тий хамгийн их хөдөлмжийнхээ ялгаруулад хөгжлийн түвшинд хамгийн хурдтай тэндээс одоо ингээд ашиг өртсөн улс орнууд уул нь ингээд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамгийн их юм хийх хэрэгтэй байдаг. Гэхдээ тэнгууд нөгөө талаас одоо хамгийн бага одоо хөдөлмжийнхээ гаргасан ялгаруулсан улс орнууд бол яг одоо нөгөө нэг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг нэгт өртөж байгаа. Хоёрт яг нөгөө нэг тасан зохицох байдлаас чадамж нь доогор байгаа. Тэгэхээр бас нөгөө нэг одоо хин яг хариуцлага хамгийн их хүлээх хэрэгтэй ёстой юм бэ? Тэгээ хэрэг тэр одоо уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тасан зохицох мөнгөний хин гарах ёстой юм бэ гэдэг тийм том асуудлууд бас байдаг. Тэгэхээр яалтчгүй бас нөгөө нэг шударга ёсны асуудал болчиход байгаа байхгүй. Айгүй олон түвшинд улс орнуудын дундын шударга ёс болчихжээ. Үе хоорондын дундын шударга ёс болж байна. Нэг улс доторх хин уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүртэж гин гэдэг бас шударга ёсны асуудал шударга бус байдлын асуудал болчихж байна гэх юм уу. Тэгэхээр шийдвэрлэх гэх юм бол яг одоо энэ шударга бус байгаа байдлыг хүлээн зөвшөөрөх. Тэгээ яг ингээд нөгөө нэг олон улсын хилцээр түвшинд гараад ирэхлээрээ энэ байдлыг бол хүлээн зөвшөөрдөггүй. Одоо жишээ гэх юм бол 2 жил хагасын өмнө болсон Нүбийн байгаль орчны хөтөлбөр буюу UN Environment Program-ийн програмд орох явагддаг. За яг доорчилтэй одоо ер нь одоо юу гэдгэлээ байгаль орчны талаарх шийдвэр гаргах хамгийн дээд түвшний хурал хэлэлцээр гэж явагддаг. Энэ нь болохоор англиар UN Environment Assembly гэж нэрлэгддэг. За энэ нь бол жил хагасын өмнө сүүлд болсон. Одоо энэ жилийн бас 12 сард болох гэж байгаа дараах хурд нь. Тэгээд сүүлийн хурал дээр нь нэг одоо шийдвэр гаргахаар ярилцлагадж байсан нэг одоо асуудал гэх юм бол яг энэ байгаль орчны шударга ёс гэдэг асуудал байсан. Яг байгаль орчны environmental justice гэдэг үг хэллэгээр тэгж жагаад хэлэлцээр жоохон явагдаж жагаад хальт яг climate justice буюу уур амьсгалын шударга ёс гэдэг тал руу бас явсан болов яг үг хэллэг нь тэгж жоохон өөрчлөгдсөн баг. Тэгээ сүүлдээ бол энэ сэдвээр юусоо шийдвэр гаргаагүй. Яагаад вэ гэвэл хэлэлцээр яг зөвшөөрөлтөд хүрч чадаагүй. Гэхдээ яагаад юм бэ гэхээр одоо яг олон улсын түвшиндөө одоо байгаль орчны уур амьсгалын шударга ёс гэдэг чинь нэгцэн ойлголт юусоо байхгүй асуудал байна. Тэгээ тийм болохоор одоо олон улсын түвшинд бид нэр шийдвэр гарах юу байхгүй байна. Шийдвэр гарах боломж бодлол юусоо байхгүй байна. Гэхдээ тэрний артал бас юу явж байгаа вэ гэхээр одоо нөгөө одоо энэ шударга ёс гэдэг юм чинь хүлээн зөвшөөрөх үү, шударга бус байдлыг хүлээн зөвшөөрөх үгүй юу гэдэг юм бас байна гэсэн. Тэгэхээр одоо олон улсын түвшиндөөч, тэгээ улс орны түвшиндөөч, тэгээд илүү ингээд local түвшиндөөч гэсэн энэ асуудлыг хүлээн зөвшөөрөөд яг тэр байдлаар нь шийдвэрлэх
хэрэгтэй юм болов гэж бодож байна. Шийдлүүдийг маш тодорхой жагсааж хэлсэн хүн эксперттэй их баярлалаа. Бидний асах байгаагүй. Гэхдээ таны манай подкастын одоо сонсогчдод хүргэмээр байгаа өөр санаа байх юм бол өргөжлүүлж аваад тэгээд хэдүүлээ ярилцлагад басгая. Яг энэ шудраг ёс, тэгээд энэ шудраг ёс гэдэг концепт байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтөд ямар холбоотой вэ гэдэг дээр манай хийж байгаа нэг прожектын талаар хальт танилцуулчих гэж бодож байна. Тэр нь болохоор яг судалгааны ажил, тэгээд нэг талдаа судалгааны ажил, нөгөө талдаа чадахжуулах ажил байгаа. Судалгаа нь болохоор яг юу юм бэ гэхлээр байгаль орчны шударгаас одоо ур амьсгалын өөрчлөлтийн шударга ёс. Тэгээ сүүлийн үед бол шинэ гарч байгаа судалгаан дээр socio-ecological justice гэж бас яригдчихэж байгаа. Энэ болохоор нийгэм, эколог, байгаль бүхнийг ингээд хамруулсан шударга ёс гэдэг энэ концептууд нь яг монгол хэл дээр тэгээ бас монгол орны хууль эрх зүйн орчин, бодлогын орчинд ямар утга учиртай юм бэ? Яаж гаргаж ирэх юм бэ? Ямар байдлаар бид нэр энэ талаар ярих ёстой юм бэ? Гэдэг дээр бид нэр жижигхэн судалгаа эхлүүлж байгаа. Тэгээ яагаад энэ судалгааг эхлүүлэх болсон юм бэ гэх юм бол ер нь одоо сая нөгөө ярьсан шийдвэртэй холбоотой тэр шийдвэр гараагүй, батлагдаагүй, нэгцэн ойлголт байхгүй штэ гэсэн болохоор бид хэд бодож эхэлсэн. Ер нь энэ чинь монгол хэл дээр яг юу гэсэн үг вэ? Ер нь бид нар байгаль орчны шударга ёс гэж хэлэх нь энэ үг хэлэх нь зөв юм уу? Одоо өөр байдлаар ярих ёстой юм уу? Тэгээд яг энэ одоо climate justice, environmental justice гэд хайгаад үзэхлээр судалгааны ажлууд бол дандаа яг одоо барууны орнуудад хийгдсэн ч юм уу эсвэл одоо англи, франц хэл дээр хийгдсэн байгаа. Ерөөсөө одоо тийм нөгөө нэг non-western эсвэл яг ингээд non-dominant ч юм уу те яг ингээд дэлхийн ихэнх хүмүүсийн ярьдаггүй тэр хэллүүдээр бол хийгдсэн юм бол хийгдсэн судалгаа айгүй ховор байгаа юм. Тэнгүүд бидний ярьж байгаа байдал, ашиглаж байгаа хэл, үг хэллэгүүд ч бидний ойлголттой айгүй ингээд ойрхон болохоор бас ингээд монгол хэл дээр яг тийм судалгаа нь хийгдэх нь айгүй чухал юм байна гэж бодоод бид эдийн судалгааг хийхээр шийдсэн. Тэгээ яг хариулах байгаа асуултууд гэх юм бол нэгт Монголд амьдарч байгаа одоо монгол хүмүүс байгаль орчинтойгоо ямар харилцаа холбоотой байдаг вэ? Тэгээ энэ харилцаа холбоо нь ямар үг хэллэг, агуулмжууд жуудаар илэрхийлэгддэг вэ? Тэгээд энэ ашиглагдж байгаа үг хэллэг, агуулмжууд нь байгаль орчны янз бүрийн хямралуудаас болоод яаж өөрчлөгдөж байгаа вэ? Тэгвэл хоёр дахь асуулт нь болохоор одоо энэ байгаль орчны хямралууд, ур амьсгалын өөрчлөлтүүдийг ер нь орон нутгийн хүмүүс тэгээд ер нь яг энэ салбартай ажилтгүй хүмүүс нь юутай холбож ойлгож байгаа вэ? Одоо яг байгалийн зам ёс орой ийм өөрчлөлтүүд болж ийн гэж ойлгож байна уу? Эсвэл ямар нэгэн одоо шийдвэр ч юм уу эсвэл эдийн засаг ч юм уу одоо улс төр ч юм уу яг юутай холбож ямар шалтгаанаас энэ өөрчлөлтүүд болж ийн гэж ойлгож байна вэ? Гурав дахь асуулт нь болохоор энэ асуудлуудад ямар хариу арга хэмжээ авч ийн вэ? Тэгээд бидний хамгийн мэдэх гээд байгаа юм нь болохоор одоо яг энэ хөрсөн дээр ур амьсгалын өөрчлөлтийн шударга бус байдалд ингээд бус байдлыг яг мэдэрч байгаа хүмүүс яаж энэ одоо environmental injustice-ийг яаж одоо юу юм бэ? Яаж тулгамдж тулгарч байгаа хүмүүс нөхцөл байдал. Тэгээд нөгөө талаасаа манай хууль эрх зүйн нөхцөл байдал энэ хоёр яг бие бинийгаа шийдвэрлэхэд одоо юутай байна уу? Одоо бие биентэйгээ авсалтаатай байна уу гэх юм уу да. Одоо яг манай хууль эрх зүйн орчин одоо хүн төрөлхтөн байгалийн харилцааг яаж харж ийн вэ те энэ шударга бус байдлыг ингээд харж чадчихжээ нү хүлийн зөвшөөрч ийн үү шударга ёсны төлөө зорж ийн үү тэгээд тэр хууль эрх зүйн орчин яг ингээд хөрсөн дээр буугаад шударга бус байгаа байдлыг шийдвэрлэхэд хэр нийцж ийн вэ гэдэг тал дээр судалгаа явуулах гэж байгаа. Тэгээд энэ бол айгүй олон судалгаануудын дүнгиж эхлэл байх болов уу гэж найдаж байна. Тэгээ бас яг энэ нэг шударга ёс гэдэг сэдв дээр яг шинэ арай үг хэллэгүүд, агуулмжууд, тэгээ ойлголтуудыг гаргаж ирээд тэгээ янз бүрийн одоо шийдвэр гаргах төвшөнд ч бай, яг төслийн төвшөнд ч бай, байгууллагуудын дунд ч бай, гэр бүлийн дунд ч бай ингээд ярих нэг сэдвийг бас ингээд гаргаж ирэх
тийм зорилготой тийм судалгаагаа. Тэгэхээр яг ингээд хийж байгаа подкастныхаа сэдвтээ бас айгүй уялдаж байгаа ойрхон болохоор ерөөдөө ярьлаа. Тэгээ баг анх удаа олон нийтэд зориулж энэ судалгааныхаа талаар бас ярьтаа. Тийм болохоор зарим юмнуудыг яаж тайлбарлах вэ гэж жоохон бодох хэрэгтэй болчихсон. Маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн маань уур амьсгалын шударга усны талаар ярилцсан экспертийн өнцөг зочинтой ярилцлага маань өндөрлөж байна. Маш их баярлалаа. Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн Хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож туслаа. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээ бий болно.